Дэлхийн монголчуудын Эмзэл радио 88-ны урлагийн дээр суугатар болон сонсож буй эрхэм таны энэ өдрийн амраа молон дахиалдгая. 7 нүгүрийн даваагаас баасан гарагийн яг цаг мөчид радион 3 дугаар студиэс өдийн хачир нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг одоо Улаанбаатар хотод 12 цаг 12 минут болсон. Өнөөдөр 2025 оны 3 дугаар сарын 19-ны лав гарагийн өдийн хачир нэвтрүүлэг өрчитлээ мишээ X уриатагаар хөгжилтөө түүхүүд дээр хүрэхэд бэлэн болсон байна. Студид хөтлөгч мөгийн гэрлээ занаруулагчаар ган болтын ангар арилж байна. Өдрийн дүргээ. За өдрийн мэнд. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар сайхан амьдрах орчин хүн бүртгэс уриатагаар хамгийн загварлаг чанартай бүтээгдэхүүнийг хамгийн хямдаар эм дизайн тавилгын дэлгүүр за мөн Omni Capital банк бус хамгийн байгууллага хамтран ажиллаж байна. Баярлалаа. За өнөөдөр бол хөгжлөө түүх ярьдаг өдөр, уншиж өгдөг өдөр биш. Тийм болохоор та эфирт холбогдоод өөртөө тохиолдсон за эсвэл танд үнэхээр хөгжлөлтөд санагдаад байгаа тэр бусдаа сонссон ч байж бол тэр түүхээ эфирт ярьж өгнө. За ингээ манай шууд эфирийн утас 77 77 38 83 утас маань нэгдлээ. Хэрэг та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. За тэгээд эхний дуудлага авахаас өмнө утсаар ярих дүрм соёлоо басныг сануулчих. Хэрэг та яг одоо замын хөдөлгөөнд оролцож байвал өөрийнхөө олон бусдын аюулгүй байдлын төлөө хөдөлгөөнөө төр зогсоогоод утсаар яриарай. За мөн машиныхаа блютутэд утсаа холбосон эсвэл чихвчээр ярьж байгаа за мөн спикер дээр тавьж ярьж байгаа тохиолдолд таны яриа царгаж эсвэл бүдэгхэн сонсогддог учраас эдгээр төхөөрөмжүүдээс салгаад радиогоо унтраагаад шууд утсаар яриарай. За ингээд ихний сонсогч 88 19 дугаартай сонсогтой холбогдлоо 88 19. Эмзэл радио за тасарсан. Манай шууд эфирийн утас 77 77 38 83 хэрэг та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30. За цэргийн баяртай холбоотой ямар нэгэн гой мой хүчлэлтэй зүйл тохиолдов мөх бата. Цэргийн баяр тэмдэглэдэггүй мөх батна. Яхарааш дандаа яг ажлын өдөр дундуур нь таардгийг. Гогчна. За 88 19 дугаартай сонсогтой холбогдлоо 88 19. Эмзэл радио байна. Өдрийн. За өдрийн мэнд. За өдөө хачаар нэвтрүүлэлт холбогдлоо таныг сонсож Аа байна. нэг найзынхаа тухай хөгжилтөд зүйлс нь яри. За Манай нэг найз нэлээд тийм хөжрөм ирэх юм байт. Ямар санда молбах хүчтэй байх уу. За. Тэгээ нэг удаа нэг цог дэлгүүрт орсон нэг зах зээл өнгөрсний дараах нь тэгсэн нөгөө би нэг цэрэг аваадах гэлээсэй. ямар юм авъя? Цэрэг оо. Цэрэг оо. Тийм нөгөө годдог шохинд тий. Тэр нь юу? За годдог шохинд тийм оо байхгүй штэ гэд хаагүй чи над харчи чиний гар дор наа чин тэр салдаатаа байж байна чи. Орос хэл мэддэггүй юм уу гэд. За. Нөгөөх нь колгейт юм байна л да. Нөгөөх нь колгейт. Тэгээ нөгөө охин тагнаад. За. Одооны хүмүүс боловсролд нэм одоо салдаат гэдэг үг уншиж чаддгүй та нар маанар гэд. Тэгээ нөгөө охин ч байхгүй зүгээр илгэн хөшөөд нэг дөрөн хөллөөд нэг дэшээ хараад гараас авчаад нөгөө лангуун доогоор бараагаа бутраагаад юу наймаа ихтэй маттай. Яа. За. Баярлалаа. За нэг юм хэлий. За. Энэ нөгөө бидний стур ингээд байхад нөгөө би чам тайлтай гэдэг танаа гараад. За. Тэрэн дээр нөгөө цэвэ харуудтангаа нөгөө дэлгэрийн нэг согтой юм удаа гэлдэг. За тийм. За. Тэрнээс хойш нөгөө нэг жаахан гажруу юм ярил согтой юм удаа гэдэг болцсон байсан хөөхтүүд. За. Нөгөө манай молдагч нэг өдөр миний өмнөөс арих утс юм удаа гэж авсан. За арих утс юм удаа гэж. Уул нь согтой юм уу да гэж хэлэх хэрэгтэй байсан юм байна тий. За. Би молдаг гэдэг үг нь миний ойлгож байгаа нөгөө нэг юм амар юм даралттай дэрэл мөн үү? Тэрийг хэлж гинөө. Ямарваа нэг юм бодож Цогтой дэрэл тий. Шууд хүчээр хийчдэг тий. Арга юм юу баахгүй зүгээр. Йоо. За баярлалаа. За. Басны түүхэн ярьж ход юм. За тэг. Нөгөө хөдөөний дотор арны хүмүүс ч нонц их юм байхгүй. Одоо нэг шиг захим юм хүмүүжсэн биш. Нэгнийхэн дасгт бөөгнөр бол ингээл болохгүй юм ярина л та. За. Тэгсэн нэг өдөр нөгөө хүүхэд ер нь яг хаагуурaan төрдөйм бол гаал нөгөө хүүхдүүд чинь саавагтал яриад ихээ хаамаагаар төрдөг гэсэн нэтрэгээл яриад тэгжээс чинь нөгөө манай молдагч чинь би ээжээс асуусан хүүсээрээ төрдөг гэж лээ судлаа ярихгүйгээ өөрийгөө дэсий. За. Тэгээд нөгөө буур том залуучууд болцсон байна. Манай нэг найз таарсан юм байл л дээ нөгөө молдагтай. Тэгсэн чинь халуун сотоо олцоо барьсан явж байсан гэсэн. За.
Аа гогсон чинь эхнэр авсан болсон хөөгээд янзын баяртай явж байна гинэ. Тэгэхээр нөгөө манай найз нөгөө багийнхан юм санаанд ороод. За гогшоо эхнэр чинь тэгээ хаагуура төрөвг асууцсан. За. Тэгсэн чинь асуугаагүй яасан юм алтгүй мөн овшоо гэдэг аймаар ууралсан. Асуугаагүй. Бас юм өрөөтэйг л яваад байгаа. За. За баярлалаа. За яллаа. За. Би бүр тэр хүүхд таагаараа төрдгөө гэдэг хизээ хойно хошин шог дэрийн жүжигчин туяа билүүдээ тэр ингээд нэг юм юун дээр тэгсэн. Хаагуур орсон тэр үгээрэл гарна штэ. Гижээж ойлгож ичилээ. Хитэн настай да. Мэдхгүй хиттэй байсан нэг. За нэг 5-тай байсан уу 6-тай байсан уу. Тэр нэг юм нэгс хошин шог гараад идэг ус юм аа. 5 6 настай юу? Гү 4 5 дугаар англи гэсэн үг шүү дээ. Аа, тийм байлгүй дээ. Би ч бүр бүү. Ойлгохгүй шүү. 5 6 настай үг чинь. Харин тийм ээ. Йоо, за дараагийн сонсогч 80-21-т дугаартай сонсогчтой холбогдлоо. 80-21. Ямжил радио. Байна уу? За байна өдрийн мэд. За өдөө ачаал нэвтрүүлэгт холбогдлоо. Таныг сонсож байна. Энэ хөгжилтэй юм ярих гэдэг. За. Анх хитэн дүнтэй ихнэрт хам Улаанбаатарт орж ирээд. За. Тэгээд одоогоор энэ юуны савборогийн тэндээс би хамгийн мань кармалч байж байгаа ихнэртээ автос цаашаа нарантол орё гэдэг. Савбор дээрээс. Тэгээд за би энэ автосоос хаа үргийг асууж ирээд жавтачаас асуугаад хийгээд ирсэн чинь манай ихнэр арга нь хаалгаар суудсан байг хараад намайг орчлоо гэж тэгээд юу ч юу бичиг баримт жоохгүй тэр чинь юу ч байхгүй мөнгө төгрөгч байхгүй суугаад. За. Би буугаад үччихээ. За. Тэгээд би сандрангуудаа ихнэрээ асуултаа хаадаг үгтэй. За. Амбаргүй нөгөө чинь. Тэгээд би нэг буудаг яг асуултаа гүйж ичлээ. Ихнэр авсан. Аха. Оо. Тэгээд авсан уу? Тэгээд авсан яа. Авсгүй яах вэ? За баярлалаа. За. Өдрийн сайхан өнгөрөөлөө. Яа. За ер нь бол хүмүүс одоо тэгээд бичдэг хөгжилтэй түүх бичдэг нь бол үдийн ачиргээд Facebook групп руу орж хөгжилтэй түүхээ бичээрэй. Бичиж чадахгүй эсвэл бичих завдал болохгүй юмс нь бол одоо өнөөдөр холбогдож ярьдаг өдөр. Энэ л таны боломж шүү. За дараагийн сонсогч 88 тэг 5 дугаартай сонсогчтой холбогдлоо. 88 тэг 5. Ямжил радио. Аа замана. За сайн байна уу. За өдөө ачаар нэвтрүүлэх холбогдлоо таныг сонсож байна. Нэг бас хөгжилтэй түүх ярих гэдэг. Хоолоо жоох сууж байна. За. Аваа навартаа нэг ах уу. Энэ жоохон тав гүрхэд. Эхнэр нь хүүхдүүдээ нөгөө сумын төврөөс ургах гээд аваа явчихсан. Мал дээр ганцаархнаа байж байгаа. Энэ тав гүрхэд халуураадлахаа байж байгаа. За. Тэгэл би өвдөд халуураадлахгүй гэдэг эхнэр лүгөө ярьсан чи эхнэр нь над тогооны иргэнэг дээр одоо манай нутагт иргэнэг гэж ярьдаг. Иргэнэг дээр нэг лав байгаа тэрийг хийчихэл халууралдаг лав байгаа гэх. Нөгөө лагер хагаад нэг том барьдаг лав байсан гэж. За. Нөгөө бенкин гэрэл дөрдөг лав. За. Ойлгож байна. Нөгөөдгөө гэсэн чинь нөгөөд нь олохгүй болохлээр баахан зорж шулж байгаа. Тэгээд орцоо халуун дарагддаг үг нэ. Нөгөөд чи орохгүй болохлээр зорж байгаа юм чинь халуун дарагдахгүй л байж таг. Алаа өөрөө чи тийм савтай юм байгаа гэж хэлчихсэн гэл дэргээл бөө нэг юм. Зорч хийгээд. Хар болж байгаа л хийчих өөртөө тийм. Зорж байгаа нөгөө барьдаг тагаа байсан. Яана тэгээд чи хайсгүй шүү дээ. Одоо тэгээ яасан юм болоо? Ямар хэцүү вэ? Тэр гарахгүй хайчих юм дээ дээшээ явуулчих. За баярлалаа. Ямар амар хэрэгвэ. Зорж байна. Нэрээ зайл юугаач мэдхгүй дээ. Чулуунбат усан дорж ирсэн гэж бичсэн байна шүү дээ. Би ааваасаа төрсөн гээл эрхэлдэг байлаа. Миний охин чинь том юу 100-аад гараад ирсэн гээл инээд судагсан гинэ. Б гэдэг нь одоо юу юм болоо? Б гэд цэг тавьчих. Том Б 100-аад гараад ирсэн гинэ. Том боо гэж байлгүй.
Юу балараад байгаа юм би ч одоо. За хамтраад хийж. Өөр юу зууж гарч ирдэг. Үгүй өөр юу зууж гарч ирэх юм. Ёо. За Улаанбаатар хотод 12 цаг 22 минутаас манай наа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар сайхан хамтран орчин хүн бүрдгсэн хүрээтэйгээр хамгийн загварлаг чанартай бүтээгдэхүүнийг хамгийн хямдар M-Design тавилгын дэлгүүр хамтран ажиллаж байна. За эднэх чанартай тэгсэн ирнэ боломжийн үнэтэй ийм олон төрлийн тавилгууд байгаа. Ер нь бол дан ганцхан буйдан биш. Ер нь бол гэрийн бүх тавилганууд байгаа. Ер нь бол та буйдан эднийхээс сая 900-аас эхлээд ингээд өөрийнхөө хэрэгцээ тааруулаад хүссэн буйдан авч болно. За ор бол сая төгрөгнөөс эхэлж байна. За ингээд нэг том өрөөгөө тогтчуулахад бол 4.5 сая төгрөгөнд бол том өрөөгөө бүрэн тогтчуулна гэж шүү. За тэгэд эдний нэг одоо дэлхийн чанарын стандартыг хангасан сертификатуудтай бүтээгдэхүүн зардаг гэдэг бол манайхан байнга ярьж байгаа штэ тий. За зүгээр жишээ олгоод бас нэгийн дурдаад өгчээ. Oikotech стандарт 100 гэж байгаа байхгүй жишээлбэл буйдангийн чухал материал болох даавууг шалгахдаа энэ тэмдэглэгийг нь анзаарч харж байгаарэ. За энэхүү стандарт нь буйдангийн материалд хорт бодис байгаа үгүйг шалгадаг. За бүр тодруулах юм бол хүний эрүүл мэнд болон байгаль орчинд хор очруулж болзошгүй 1000 гаруй бодисыг нэг ширхэг утаснаас эхлээд эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүх хэсгээс дээж аван шинжилдэг гинэ бүр. Супер агааз. Тэр дундаа бодин дээр бид нар ихэнхдээ нүцгэн. Тэгээ нэг шар тодологтой суудаг штэ тий. За зөвхөн хүүхдүүд бол тэгээ нүцгэн тоглоно. Тэр чи арьстай шүргэлцэнэ гэсэн үг. Тэгэхээр бодингийн бүрээс нэрэ чухал байх. Айгуу чухал. За тэгэхээр илүү дэлгэрэнгүй мэдээллийн та 9688 6093 9020 65 28 гэдэг утаснуудаас аваарай. За тэгээд биеэр очинж одоо тавилгаа үзье гэвэл Мишель тавилгын хөтөлбөрийн B1 B6 A6 дасгуудад байгаа шүү. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар за сайхан амьдрах орчин хүн бүртгэс бариатаагаар хамгийн загварлаг чанартай бүтээгдэхүүнийг хамгийн хямдар M-Design тавилгын дэлгүүр хамтран ажиллаж байна. Баярлалаа. Тэр интерьерийн үйлчлэгийг нь авж агаад тэгээд гэрээ гой тогтчулбал бүр лаг болно шүү. Харин тийм тий. За дараагийн сонсогч 8611-т дугаартай сонсогчтой холбоодлоо 8611 Амжил радио. За өдрийн мэнд. 8611 тано. Бай. За аудио ачаар нэвтрүүлэг холбогдлоо таныг сонсож байна. Түүхээр тийм үгүй. За Манай ахад болсод манай ах өндөгийн жангийн мончор юм баггүй юу? за Тэг нэг өдөр хинстэйг унтчихсан чил ихнийгээ хоолыг боогод байна гинэ. За Тэгээ ихнэр нь уурлаад хүүрээ чи нэг боож авлаа хүүрээ гэсэн. Шонгийн мод тэрээд зөөж ин гэж зүтлээ гэж авсан. За Тэгэхээр хүүрээ чи нэг юу яла боож авлаа хүүрээ чи юусо доош хааж унтсан биш. Чи нэг алах юм байна гэдэг. Доош хараад унтцгнэ. За Тэгсэн чинь жоохон байж байгаа унтчихаал байсан чинь чээж рүү нөгөө хөлөөрөө ингээд чээж рүү зохиол. Өдрөн чээж нь ураад байна. За Тэгэхээр хүүрээ чи зүгээр байгаа чи яагаад байгаа юм бэ гэдгсэн чинь сонгийн мотор авиж ийн гэж зүтлэж часгсан. за баярлалаа. За алдсан баярлалаа. За За дараагийн сонсогч 8819-т дугаартай сонсогчтой холбоодлоо 8819 Амжил радио. Алло. за сонсож байна. Санаа. Үдээ ачаар нэвтрүүлэг холбоодлоо. Тийм. Юу нэг байрныхаа нэг охины тухай ярих гэх. За Тий. Юу нэг дээр үед нэг юу гараагүй шээ. Билэгч хараагүйсэн худалдаанд. за Зөвхөн нэг эмнэлгийн тэр хаваар л байдаг гэсэн. Энд ч нарт. За Тэгээд бид нар асуудаг гэсэн энэ одоо юу юм гэхээр манай ээж бид нар болохоор нэг эмхтэй жирэмсэн үний вивэнд хийдэг юм л гэдэг гэсэн. за тэгээд танай байрны охинтой. За Тэгээд бид нар чи яа тэгээд тэрийг яг ингэ нэг жижилдэг бохны орон жижилдэг байсан. Тэгээд нэг байрныхаа охинд өгсөн. Тэгсэн тэр нэг хоног жижилээд яваад байсан. Тэгээд маргааш нь нөгөө охин чи үлээцсэн явж байна. Тэ нэг бохоо яахгүй яагаад ингэ жижилэх үлээцсэн өгсөн. Энд шаард юм байдаг шүү дээ гэдэг. Нэг тийм түүх байдаг. бэлгэвч ажиллаад яваад байгаа юм уу? Тэ та хэдэн оны юм ярьж байгаа? Бүр дээр бэлгэвч хараагүйс юм уу? Бараг юу арчлт дөнгөжлөлт хэлжсэн баг. Тэр Хүүхдийг мэдхгүй ажиллаждаг байсан гэж юу? байр бид нар ч мэддэг л байсан. Тэгээ байрныхаа охин мэдхгүй болохоор нь ажиллаж байгаа юм.
За холбогдсон байна. За холбогдсон баярлалаа. За усийж бол тоглож байсан. Яас их ус орд юм бэ гэд үлээж бол тоглож байсан. Арайч зачилж явсангүй. За дараагийн сонсогч 88 tik 2-т дугаартай сонсогчтой холбогдлоо. 88 tik 2. Ямжил радио. Өдрийн мэрлэгтэй. За өдрийн мэнд. Өдрийн мэнд. Хай муугя. Би мэдлэхгүй. Чи сая ихлээд мөөдө мэдлэх хэвчээсэн байхгүй юу? Үгүй эмхтэн өнөө хүндэлж штэ. Тий, тийм штэ Юу мөхтэй. гэсэн үг би эмхтэй өнөө хүндэлчих ш. Сайн байцгаана уу гэж хоёулаа мэдлдэг. Хоёулаа сайн байцгаана гэж мэдлдэг болохоос шууд За уучлаарай. За. Наатаа шууд тасалчих жаа. За Гар хүрдэг үгүй би тасалчмаар л байна. Надад нэг юм сонин найз байд юм аа. За. Хүн болгонд яг тийм найз бол байдаг байх гэж бодож байна. Бид нар ингээд ахлах ангидаа гэхэд манай ангиас 2, өөр ангиас 2, тэгээд доод ангиас өөр ангиас гэдэг ингээд бүр бид нар 7 8-уулаа нийлдэг гэсэн бохгүй юу? Юу нэг ингээд анги дотроо л хүүхдүүд нийлдэг ус бид нар бол ингээд цомрлог болж нийлдэг ус. Тэгэл бид нар чинь яг ахлах ангидаа хэмжээ мэдээж гард орно яг нэг эд нэг тийм үү сонирхдаг үе юм уу хаяа нэг ууж идэн те тэгэл ингээл мөнгө төгрөгөө нийлүүлээл 500 мянга зэрэг ингээл нийлүүлээ явна штэ тэгэл ингээл манай нэг найзад октоос мөнгө байдаггүй байхгүй юу юу ч болж исэн найз нь байхгүй л гэв За. хоол идсэн байхгүй гэл ингээл тэгсэр нэ найз сэтгэлээрээ шүү гэл бид нартай хамт ингээд тэр хоол молноос нь идэж ууцдаг зөө. За. Ой, найз сэтгэлээрээ шүү. Тэгээ байнгын даалгастай. За. Тий. Оюутан болоод ингээд бид нар чинь ингээд тустай ингээд өөр сургууль руу ингээд яваад өгч байгаа юм л та. Тэгэл тэгж байгаа л ингээд бас нэг хаяа нийлж шавуулж модно. Тэгэл ингээд дуутахаар найзд нь мөнгө байхгүй гэхдээ сэтгэлээрээ шүү гэл бүгд тэр. За. Тэгээд даалгсан зөө. Тэгээд тэгсэн чинь их сургуулиуд өгсөний дараа Солонгос явж сурж байгаа. Тэгээд нэг ирдэггүй. Тэгэл ирээл тэрэндээ уулзах чадаагүй байсан. Тэгээд тэрийг дуулъя гэсэн чинь найз нь юу лэн зав байна. Сэтгэл байна. Гэтэ мөнгө өгөхгүй гэж бүгд ирдэг байхгүй. Тэгээд за угаас ингэт юм. Тэгээд бид нар бүр ингээд тасчихсан. Тэр үед бид хоёр нь уулзж байсан. Тэгэд ингээд хоол идэх гэсэн хоол идэх гээд юу идэх юм гэдгүү. Тэгээд зүгээр хар шүл аваад уучи гээд хар шүл авсан амар их өөгтэй тоцтой шүл ирдэг. Тэгээд 1-2 халбахчаад чадахгүй мэн гэ би идгээ болцдог. Тэгсэн чинь баанаад яасан чи идэхгүй найс нэгчгүй гэдэг. Тэгэхээр нь за тэгтэйгээд гэсэн чи идцээ. Тэгээд ингээд би нөгөөдөг чи мэдээж ингээд мөнгөгүй ирдэг учраас би ингээд дааж л байгаа шүү дээ. Тэгээд тэгтэр нэгс амар сонин дандаа даалгаж байгаа одоо эн чин ажил төрөлд орчоод гэж бодоод юу яах дахиад PA гэж зөөгчөөгээд хэлсэн чинь намайг найзаа минийх дууссан гэж зөөгөө тэгэхээр би сонсоогүй юм шиг тариалал байсан чинь найзаа минийх дууссан гэж зөөгч нь яваад гэсэн чи хөө зөөгч нэмээд нэгийг гэж арилдаг. Тэгээ сууж ирсэн. Найзаа би найзаа луваа дуусчихгүй гэж наа. Хөө бүрөө. Яа. Ямар эвгүй юм бэ те. Тэгээ тэрнээс хойш нэг 2-3 жилийн дараа илүү бас яг нэг тэр уулздаг тэр сургууль дахлах ингээд нийлдэг байсан охтуудтайгаа ингээд буцаж сэргээд ингээд дугаараа олцоод уулзаад эхэлдэг. Тэгээд чинь яг тэрний төрсөд болсон. За. Миний төрсөд рүү удахгүй болно ингээд нэг групп чат матер бичээл дэлгэхлээр за тэгээд бид нар хооронд яриад энэ дандаа ингээд юу яадаг гэсэн тэр үед бас яг ажил хийжсэн. Тэгээд дандаа ингэдэг юм чинь одоо юу яая бүгдээр ингээд бэлэг өгөхөр мэдээж тэр төрсөдрийн эзэн бидийг дайж цайлдаг штэ. Нэг бол чи дайлах юм уу эсвэл бэлгээ авах юм уу гэдгийг асууя гэдэг хоорондоо ярьж байгаа нөгөө төгрөгөө ярьж байгаа хгүй. Яах юм гэсэн чинь бэлэггүй төрсөдөр гэж хизээ байсан юм бэ гэж байгаа хгүй инээгээд. За окей тэгвэл чи даах юм байна гэл. Тэгээ бид нар ингээ бүгдээрээ бэлэг аваад очсон чинь ирдгвэ. Гүй чи яач вэ гэж залгсан чи найз нь цалин буусаа тэгээд бөмбөр дээр явж ийн л гэдээсэн. За. Тэгэл нилээ удаж байгаа л ирдэг байхгүй. Тэгэл ирээл бүгдээр ингээл сайхан тэмдэглээл бэлэг мэлгээ өгөөл ингээл тэгэл яг гарах болоод таацгаа гэсэн чи найз нь мөнгө байхгүй. Яана ямар амар хэрэг вэ? Бид нар бүр гахаад юу яриад байгаа юм чи цалин буусан гэдэгтэй. Тэгээд өөрөө чи дөрсөө өдрийн бэлэг авъя гэдэгтэй гэсэн чинь үгүй буус юм аа тэгээд найз нь харин кэт өмд авчих. Бөмбөр дээр яваад байсан тийм учраас. Үгүй үнэхээр мөнгө байдгүй байхгүй юу? Тэгээд бодлоогүй зөө. Саяхан бас нэг жилийн өмнө нэлөө. За. Би нэг найзтайгаа тэр хэдэн найзтайгаа групп чат дээр уулзсан гэсэн чинь тэр ганцаараа завтай байдаг. За.
мэдээж юугүй те. Тэгэл яг нөө тэрнээс өмнө ингээл эмчилгээр яваад байна гэж хэлж ирсэн юм л тэрийг мэдсэн. Гэхдээ тэрийг ойлгож байгаа гэсэн байнга тийм байдаг болохоор нэгээд за гээд авцсан. За хүрээ дээрээ гэдэг. Тэгээд битгаар ингээд уулзаад ингээд юм ярьж нэлээд сууж байгаа. Тэгээд караоке орохоор болдог. Тэгэл караоке ороод ингээд хоёлаа дуулаад байсан чинь найзаа манай нөхөрт амар гоё дуулаг. Манай нөхөр гоё дуулаг гэдсэн. Тэ нөхрөө дуудсан мó? Тэгээд нөхрөө дууд. Йоо, тэ нөхрийн нас даасан юм уу? Йоо. Нөхөр нэрээд гэхдээ зүгээр ундаа уусан л таа. Тэгэхээр би бүр уур хүрээд ёо гэж одоо барыг тэнцэн ингээд 10 хэдэн жилийн нөхөрлөл явж байгаа хгүй уус ингээд найз нөхөрлөөр тэгэл би за боли ядаж намайг тэгвэл гэрлэн үргээд үг гэдэг хгүй юу. За. Тэгсэн чи гэрчээ хана гэж яарм гэсэн чинь бензин байхгүй штэ чи тэгвэл юу яачих такси угаасаа л такси бариад явах юм чи тэр таксиныхаа мөнгийг бит хоёр бензин ээжээ гэж. Ямар хийсэн юм бэ? Ямар амьдралтай үе юм бэ? Үгүй нэрээ бензин байхгүйс юм аа. Тэгээд би бүр за болоо гэд тэгээд машинд нөгөө тэгээд караоке чинь ингээд засар цагуу дуусараад юм ярих тийм завл байхгүй заяа. Тэгэл ингээд дуусараад гараад машинд нь суугаад за боли би ингээд талбай дээр намайг хүргээд тэгээд талбай дээр ингээд буух гээд ингээд явж идэхгүй. Тэгсэн чинь замдаа манай найз ярьж байгаа. Би нэр ахлах ангитай хахта манайх дэлгүүртэйсэн би өдөр 5,000 төгрөгт явдаг гэсэн гинэ. Би саасаа бүр ингээд ам ирүү муулт. За. Гүгшөө юу гинэ. Чи бүр 50 төгрөгчгүй гэсэн үг чи үгүй би 5,000 би тэгээд бодож явах тэр бидний үеийн 5,000 амар их мөнгө юу яриад ёо өстө ингэж үлээхгүй шүү гэж харин өстө амар баян байсан амар их мөнгөтэй байсан гэж ярьж өгч Ёо. Тэгээ буухтаа би надаас уулын таксины мөнгө авъя гэжээс тэгээд би буухтаа бүр юу ч хэлээгүй дугураачгүй уур хүрээ шууд за баярлаа гэл тэгэл явуулсан шүү. Тэгээд нэг талбай хүртэл ёо мөнгө авахгүй ч болно шүү. Тийш дээ тий. Юу гэсүгээ суусан мөнгө төлөх ёстой шүү дээ. Ёо. Яагаад хүний мөнгө ашиглаад байгаа? Яа тий 10 хэдэн жил ашиглуулсан чи яа тий ганц удаа. Үгүй үнэхээр мөнгөгүй л байсан чи. Ийм найзууд бол байдаг их гэж бодож байна юм байна. Үгүй угаасаа энэ хүмүүс бичээл байна. Байдаг шүүгээ л. Тийм. Үгүй үнэхээр мөнгөгүй байд юм аа тэр чи тэгээд мөнгөгүй л гэж хэлнэ шүү дээ өөр яах юм. Манай ангиас 2 тэгээд өөр бусад ангиас ингээд явсан гэдэг чтэй. Яг манай ангиас нийлдэг надтай нийлдэг нөгөө охин бас яг ийм биш шүү дээ. Их сургууль бас хамт сурцсан заяа бид хоёр бүр үнэхээр үйл дайны юм ааш. Тэгэл нөгөөдөг чинь ингээд өөр ангийн нэг залуу цайн болц. Тэгэл нөгөөдгөө бүр ингээд яаж иж байгаа найзгаа танилцсан байлсан гэдэг ингээд танилцаал тэнгүүтээ орой хайчраа одоо яах хайчраа нэг газар сууж юм ярих уу гэдэг тэгэхгүй юу. Тэр бас баян надад даалгадаг гэсэн. Их сургуулийн 4 жил битүүд алах. Тэгээ би бүр гайхаад ингээ нөгөөдөг чи угцраад хүүс чамд мөнгө байхгүйгээс яах чам гэсэн чи чамд байгаа ч гэсэн явъя гэж. Оо бүр сурцтай. Йоо. Тэгээд нэг саалгаж олон жил явсан. Үгүй тэр чигээр сүлдээ чанартай юм аваач гэж загнаа шүү дээ. Тий гараач чанартай юм авчээ. За. Тэгээ мөнгө дуусаад нэг 500 төгрөг зээлж штэ. Тэнгүүт маргааш нь бүр нэхэр наачдаа бүр ингээд баян тасварлага болгоноор 500 өгч 500. Йоо. Миний боцох маш юм тэглээ автобусны мөнгө гэ бүр ингээд нэхээ сууддаг. За. 500 төгрөггүй нэг 2 хоног явж байна штэ. Тэгтээ ч өөр том юм цайдаг байж бодох. Юу гэсэн үг юм бэ? Яаж буцах юм бэ тэр чинь тэгээд. За. Танаа найзтай хүмүүс одоо үнэхээр их баяжсан бахаа л гэж. За холбогдсонд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баяждаг юм уу? Баяждаг. За Улаанбаатар хотод 12 цаг 36 минут болсон нэвтрүүлгийн маань дэмжээ ярилцлагчаар Little Venice цэгтэлгүүр дэмжээ ажиллаж байна. За Little Venice цэгтэлгүүр 2025 оны 4-р сарын 25-ны Баасан гарагт Grand Opening том нээлттэй хийх гэж байгаатай холбогдуулан 10 талбай дээр орох хувцсны брэндүүдийг шалгаруулж байгаа. За Италийн Венец хотод байгаа мэт ийм тансаг дэлгүүрт өөрийн бараа бүтээтгүн брэндээ байршуулахыг хүсвэл Michel City дээр очиорой. За утас нь 8888 45 95 99 55 33. За нэвтрүүлгийг хот доторх хот Michel City-гийн төсөл Little Venice дэмжиж ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. За дараагийн сонсогч 9917 дугаартай сонирхтой холбогдлоо 9917.
Ямжил радио. Байна оо самбан өдрийн мэндэ. За өдрийн өдрийн ачаар нэвтрүүлэгт холбогдлоо таныг сонсож байна. Би өөр тохиолдсны хүүхдийн удаа ярья. За. Улаанбаатар хотод орж ирээд 290 оны сүүлээ. Тэгээд юу яла ахын даа байла. Ахынхаа нэг өрөөнд байдаг байла. Тэгээ байж намар сайхан оюутан болцоод дөнгөж нэг сар гарan болоо гэж. Манай хөдөөнөөс манай хамгийн том ах бас нөгөө програмтай хөдөлгөөний програмтай ирдэг болсон. Тэгээ ирээд хичээл тарцсан байжсэн чи завтаа байна уу гэж завтаа байна гэсэн чинь нарантуул гараад гэх. Тэр үед чинь нарантуул нөгөө одоо энэ байгаад гарцсан байсан. Тэгээд би ахтайгаа цог тийш очлоо. Тэгсэн за чи машин хараад сууж ээдээ. Улаанбаатарын аймаар шүү янз бүрийн чи фэм дээрээ янз бүрийн юм болчихвол. За. Машиныг хараад үлдлээ тэгээд. Тэгээд яг сууж нэг хоёр хүн хурд ирлээ. Хоёрсан хаарад огчж байна. Тэр амхантаас сонхож яхан голгоод яасан гэдгсэн чинь нөгөө чинь нэг юм авахгүй гэж юу юм гэдгсэн чинь нөгөө чинь айгүй гой манайс ингэж гаргаад ирлээ үзүүний. За. Ихснээр манай дүүгийнх юм байна. Манай дүү дүнгэж авчгаа гэртээ орж ирээд усан дахгүй явчихаар би аваад ирсэн юм аа. Яг нэг өчтөр яг ууцсан чи яг мөнгөний нэг бол бодсон яг хүч яана л гэж. Өчөө. За. Би харсан чи айгүй гоё энэ хэд төхий ингэ нөгөө 25 минут авч өгчээ. Гэж юм. Тэгэхээр энэ бас нэг гэж харж байсан. Жохон доош хэлсэн. Үүний доош хэлсэн 15 бол авъя гэсэн. Нөгөө чинь аваа гэж. Тэгэхээр юу мөнгө байсан юм чи шууд авчихсан нөгөө чи. Өө тэгээд нөгөө чи аваа шууд машины толон дарж байгаа зүйлдээ үтэндээ зүгэл янзын гоё ш. Өдөөнийг За. нөгөө чинь жоох өргөндөө айгүй гоё юм аа. Тэгэхээр тэгэл сууж ахч хүрээд ирлээ. Сая би нэг юм авлаа гэлтгсэн чинь нөгөө чинь харснаа чи болгохдоосаа л гэж. За юу гэж би энэст яг 20 онцны гинж байна гэх. Тэгчээл ахтай цуг нэг дахиад нэг хоёр газраар урчхаад ороо нөгөө гэртээрэл байс өрөөндөө ороод сайхан орж гаднаас орж ирээд нүүр гармаар гоочхаад нөгөө толны хүмүүс угаал ингээд одоо нэг толь байдаг ч толны хүмүүс угаал ингээд хүзүүлгүүд хаваар нүл бас Чаавсаа. Тэгсэн чи ямар юм аа нөгөөтгийнхэн нөгөө ийм зүгээр ингээд нэг хулхны юмнуудыг зардаг байсан юм байж байгаа. Тэгээ хулхтуулаад би тэгж нэг хамгийн анх Улаанбаатар хотод орж ирээд нэг хөвгтэй юм болж ирсэн. За. баярлалаа. За холбогдсон баярлаа. За. За. Ер нь бол тэг зардаг зардаг гэсэн Байсан тийм. За Улаанбаатар хотод 12 цаг 40 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Omni Capital банк ба санхүүгийн байгууллага хамтран ажиллаж байгаа. За Omni Capital банк санхүүгийн байгууллагаас хур гэдэг автомашины зээлийн аян зарлцсан байгаа. За энэ хур гэдэг зээлээр бол та 300 хүртэлх саяын зээлийг 72 сарын хугацаатаагаар аваад тэгээд ингэж авахтаа бол заавал хамтран зээлдэх шаардахгүйгээр ерөөсөө зээлээ цагийн дотор шийдвүлээд авах боломжтой юм байна. За тэгээд дээрээс нь та орон нутгийн ареалтай байсан ч гэсэн таны автомашины зээлийг хамтран зээлдэгчтэй болон хамтран зээлдэх шаардлагагүйгээр хамгийн шуурхаагаар шийдэж өгч байгаа. За тэгээд дээрээс нь таны зээлийн ангилал одоо хэвийн буюу буураагүй бол одоо та өмнөх зээлүүдээ тий одоо юу тэр чин бүр нэг бид нэр апас зээл авсан ч гэсэн тэрийгэ төлөхгүй удаач юм бол бас хэвийн бус руу орчт юм байлээ шүү дээ. Тийм. Тэгэхээр таны зээлийн ангил хэвийн буураагүй бол та заавал орлогоо нотлох шаардлагагүйгээр зээлээ шийдвэрлэх боломжтой. Тэгээ Улаанбаатарын 4 нийт 7 салбар байгаа учраас өөрт ойрхон салбар дээр очиод зээлээ хамгийн урднаар шийдвэрлэх боломжтой байгаа шүү. За дээрэс нь юу гэж вэ? Эднийх гар утасны нэг дугаар 88.9.1 дугаар барьцаалсан зээл өгд юм байна. За бизнесийн зээл авч болж байна. Үйл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл байна. Ногоон зээл авдаг юм байна. За тэгэд мэдээж автомашины барьцаалсан зээл байгаа. За утасныхын дугаар 72 77 82 82 гэдэг утсаар лавлж болно. 72 77 82 82. За Omni Capital CGM гээд сошиал хаягруудаас ороорой. За юу юм бэ? N Tower Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо N Tower-ын 403 тоотод за 13 дугаар хороолол Copper Plaza-гийн 1 давхарт 22-ийн авто худлааны төвд Omni Capital бас байна. За баруун дөрөн зам дээр Шинэ Монгол хаад офисын 4 давхарт байна. Шар хаданд Дагвар худлааны төвийн нэр шилжүүлгийн хажууд байгаа. За Яармагт Horse Motors авто худлааны төвийн 3 давхрын 305 тоотойгоо Эмэн Tower-ын 1 давхартаас байгаа. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Omni Capital банк ба санхүүгийн байгууллага хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За хоёр дуудлага зэрэг орж ирсэн. Аль нь холбогдох нь харцгаая. За 80 тэг 9 дугаартаа сонирхтой холбогдсон. Тэгсэн чинь тасарчлаа. За 99 55 дугаартаа сонирхтой холбогдлоо. 99 55. Ямжил радио.
За өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд. За аудио ачаар нэвтрүүлэгт холбогдлоо таныг сонсож байна. За би нэг өөрөө ахта тохиолдсон нэг хөгжилтэй түүх ярих гэдэг. За. Дөнгөж утасгаараа дуудаг байсан. Манай нэг өөрөө ах аган дөө нэг манай найз охин дуу залгаад гаач гэж тэгж байна. За. Тэгэхээр нэг нөгөө нэг өөрөө ахыгаа явуулмаар санагдаад. Залгаж өгчөнгөөтэй эмхтэй алгаар таны залгасан дугаар өөр хүнтэй байгаа тул та дараа дахин залгана уу гэж хэлсэн. Нөгөө ах миний утсыг шийдчихдэг. За. Гэхдээ та яг миний утсыг шийдчихвэ гэдэг. Өөр хүнтэй байх гэх шиг боллоо. Нэг тийм нэг хөгжилтэй түүх гэх юм уу нэг инээдэнтэй болж ирсэн. За баярлалаа. За албагцсан баярлаа. За ер нь бол бас л хүн инээх гэдэг ч бас чанга ажил шүү дээ. Одоо зарим хүмүүс мэдэрч байгаа баха тий. Тийм. Тий, ер нь бол. За дараагийн сонсогч 86 63 та дугаартаа сонсогчтой холбогдлоо. 86 63. Эмжил радио. Сайн байна уу? За өдрийн мэнд. За аудио ачаар нэвтрүүлэгт холбогдлоо таныг сонсож байна. За би нэг хөгжилтэй юм бас ярих гэсэн юм аа. Энэ нөгөө нэг нилээн дээр одоогоос бараг нэг 10 жилийн өмнө болсон баха. Манай нөхөр нөгөө нэг жижиг зэрэгтэй байсан. Тэгэл хаяа нэг яг завандаа ингээл нэг такси максинд хүмүүс чи явчихдаг гэсэн шүү дээ. Явдаг байхгүй. Тэгсэн чинь хорооллын эцсийн тэр гимтлийн сотын тэндээс нэг хүн ингээл баахан ачаа бараа ингээл ихлгүүрл үзөөн ингээл нэг хүн гараа өргөсөн юм байна л да. Тэгээ юмнуудаа ингээл багажинд ачаал хойд суудлын модлаар нь тал хэсэг дээр нь баахан юмнуудаа ачичаал тэгэл өөрөө суугаал яг ингээл хөдлөх гэсэн чинь хойдлын хаалга хаагдсан гинэ. Тэгэн гут нь нөгөө хүнийг суудсан гэж бодоод шууд машина хөдөлгөөл явсан гэс. Тэгэл явж байгаа юм асуусан чинь нөгөө нь дуурдгүй гинэ. Ямар сони яагаад дуурахгүй юм даа гэж. Авдаг юм л үгүй. Тэгэл дахиад явж байгаа дахиад юм асууж байгаа л ясан дуурахгүй. Иргэсэн чинь нөгөө хүн байхгүй. Тэгэн гут нь хүүе энэ ч ямар сони юм бэ хүн байхгүй гин гутаа шат сая нөгөө такси барьсан газар очиод очсон чинь нөгөө хүн аль хэдийн алга болчихсон. Ямар сони ингэ. Тэгээ нөгөө ихлүүрийн зааж өгсөн газар нь дахиад очсон чинь нөгөө хүн нь яг нөгөө одоо итгэл найдвараар тэнд ирхэл ёстой гэсэн газараа хүлээсэн. Хүүе чи алдаг хүн юм хамаг бараа аваад алга болчихлоо гэж бодлоо штэ гэдгсэн чи би таныг хаалга дуурахаар чи суусан л гэж бодсон штэ гэж. Тэгээд нэг ямар ч зүйл өвөлтөж явуулсан юм байна. Тэгээд бас нэг бид бас яг энүүтэй адилхан гэсэн юм аа. Манай нөгөө бэлтгэл хийдэг. Тэгэл би нөгөө ажиллаад харчаад хороодлын нөгөө 4-р сургуулийн тэндээс заалнаас нь яг авах гал яг нэг юу зам дээрээс тос авсан байхгүй юу. Тэгэл ирээл яг нөгөө нөхрийнхээ харангуйтаа хурж ирээд хаалгад нөгөө зогсон гот араас машин сигналдахгүй юу. Тийм гот хаалга ингээл тац гээл дуурахаар нь би суудсан гэж бодоод хөдлөж явж исэн чи утас дуудсан. Тэгэл байна уу гэсэн чи намайг авдаг юм уу гэж тэгдэг байхгүй. Тэгэхээр юу гэдгсэн чи арай тэглийнхаа зүг тавиад урдуур тойроо суухгүй гот нь сүнхээ тавингууд нь би шууд явсан байсан. За. За баярлалаа. Энд бодлоо байна. За өдрийн сайхан өнгөрүүлээрэ. За дараагийн сонсогч 96 текст дугаартаа сонсогчтой холбогдлоо. 96 текст Эмжил радио. Бано. Өдрийн мэнд. За өдрийн мэнд. За аудио ачаар нэвтрүүлэгт холбогдлоо таныг сонсож байна. За. Энэ нөгөө ингэдэг 10 жил таахта нөгөө микро автобус явдаг байсан шүү дээ. Нөгөө микронууд. За тий. Тэгээд тэрэнд би нөгөө кондуктор хийж өгдөг байсан байхгүй юу? Нөгөө манай ангийн хүүхдээ аав нөгөө микро өрдөг. Тэгээд би 12-оос тарчингуудаа нөгөө өдөр нөгөө микрод нь кондуктор хийж өгөөл. За. Тэгээд нөгөө өдрийн хомгийг авч тэгж явдаг байсан байхгүй 10 жилийн ангийн хүүхдээ. Тэгэл нөгөө нэг хараар хангаад 21 авч сургууль марвал гэж ингээл орлоо тэгэл ингээл явдаг байсан. Тэгээд тэгсэн чинь нөгөө юу агаад нөгөө 28 дугаар сургуулиас нэг би ч 10 жилийн ангийн хүүхдээ чи 28 дугаар сургуулиас нэг амар хөөх хоёр охин суудаг байхгүй юу? За амар бичлээ 28-аас уу? Тийм бичлээ 28 дугаар сургуулиас. За. Тэгээ ингээд суугаад ингээд яваал би ч ингээд явж исэн чинь нөгөө охин өргөөдөр буухтаа нөгөө нэг найз охиндоо тэгдэг байхгүй яг нөгөө буухтаа. Үгүй би нөгөө усны дугаараа солилцсон шүү дээ. Би нөгөө одоо 90 хит гэсэн дугаар дээр байгаа гэж хэлдэг байхгүй нөгөө охиндоо. Тэрийн чи цээжсэн юм уу? Тийм тэрийн би тэгээ цээжилчихгүй би ингээд нөгөө нэг орой мессеж чинь тэрийн ингээд дотроо ингээд цээжлээд ингээд яваад байгаа. Тэрийг ингээд за мартчихгүй тэгэл нөгөө бичих байх юм чи. Тэгэл нөгөө юун дээр хороол ич дээр очдөг байхгүй юу. Тэгээ хороол ич дээр очиад би нөгөө нэг гараал нөгөө орилдог байхгүй юу би нөгөө нэг одоо
тэгэл орилол ингээл тэгсэн чи хүмүүс ингээл гайхаад наваа гайхаад тэгсэн чи нөгөө хойноос нөгөө жолооч нөгөө нэг ах маань наваад дуудаад хөөс чи одоо юугаад нэг утасны дугаар орилоод байгаа юм бэ гэж наваад тэгдэг баг. Тэгсэн чи гинт цаасан чи нөгөө нэг найз охиндоо хэлсэн нөгөө нэг утасны дугаар нь цээж гин гэдэг нөгөө амандаа ингэж ясараад хаалаа онголсон чи нөгөө утасны дугаарын тэр нэг хороол эцээр нэг орилоод байхгүй. Тэгэл тэгсэн чи нөгөө нэг сууж ясан охин татаад унцдгийг шүү дээ. Та энийг үдээ ачрын хөгжилтөд төгөөд рүү биччихсэн билүү? Мэдгүй яалаа би өмч нэг ярьчихсан нэг их сонирн болоо явчихсан. Харин тийм надаас амар тийм танилт үг юм. Ихэнх тий би өмнөг ярьсан шүү дээ. Би мартсан шүү дээ. Тэгсэн чинь чи яг нөгөө нэг чи одоо нэг юу агаадаа микроник хандуулдаг чи орилоод тэгсэн чи Басаа. За баярлалаа. Йоо, би нэг танилт үг болоо явчихж байгаа байхгүй юу? Хөгжилтөд өгөөдөр үнсэн болоо гэж бодлоо. Би юу ч санахгүй наа. Би тэг яг энэ залуу чи нэг микрт явж байгаа юм шиг орилоодохдоо гэж бид тэгжсэн байхгүй юу? Би юу ч санахгүй. За. За энэ үрээд 2025 оны 3 дугаар сарын 19-ний лав гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс өрчидлээ мишээ их сураатаагаар хөгжилтөд өгөөдөрөө шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар сайхан амьдрах орчин хүн бүртгэх сураатаагаар хамгийн загварлаг чанартай бүтээгдэхүүнийг хамгийн хямдар M design тавилгын дэлгүүр за мөн Omni Capital банк босоогийн байгууллага хамтран ажиллаа баярлалаа. Дэлхийн монголчуудын Angel Radio 88.3